Чиний дар тухамсар сэрж эхэлж байгааг итгэх мэдрэмжүүд байдаг. Гэхдээ хэн хүмүүс үүнийг онцгой зүйл гэж ойлгодог. Үнэн дээр энэ бол өөрийгөө ойлгож эхэлж байгаагийн дохой юм. 1. Анцаараа байх дуртай. Интроверт зам эсвэл амрах хэрэгцээ. Чи өөрийгөө цэнэгч байна. 2. Хүмүүс чамд нууцаа ярьдаг. Чи итгэл төрүүлдэг. Сайн сонсогч хүн. 3. Дотоод мэдрэмж хүчтэй. Туршлага дээр суурилсан хурдан дүгнэлт хийдэг. 4. Худлыг мэдэрдэг. Хүний үйлдэл үг хоёрын зөрүүг анзаарч чаддаг. 5. Шалтгаангүй ядардаг. Стресс, сэтгэл зүйн ачаалал их байгаагийн шинж. 6. Олон хүнтэй газар ядардаг. Орчны ачааллаас болж тайх амахыг хүсдэг. 7. Бусдад туслах хүсэлтэй. Эмпати өндөртэй. Гэхдээ өөрийгөө мартаж болохгүй. 8. Амьдралд гүн утга хайдаг. Илүү утгатай амьдрахыг хүсэж байна. 9. Өөр хүн мэд санагддаг. Өөрчлөлтийн үед ийм мэдрэмж төрөх нь хэмээн. 10. Өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй. Чи өсөж илүү дээр болохыг хүсэж байна. Эдгээр нь онцгой хүмүүсийн шинж биш. Харин өөрийгөө ойлгож хөгжиж эхэлж дар тухамсар сэрж байгаагийн илрэл. Чам бидгээрээс хідэн байна. Түүнийгээ комент хэсэлтгчээрэй. Хамтдаа хөгжийе. Миний контент таалагдсан бол намайг дагаарай.